Татврын X тайлан хэрхэн илгээх аргыг зааж өгье. За татврынхаа систем рүүгээ нэвтрээд e-tax-ийн тайлан цэцэн дээр очиод тайлан тушаах. За бидний тайлан тушаах ямар төрлийн тайлангууд тушаах вэ гэдэг маань гараад ирнэ. Тайлан руугаа ороод биднэрт хамгийн ихэнд хийх үйлдэл бол доош нь явуулаад хадгалах цэцэн дээрээ дарах. За хадгалах товчон дээр дарахаар бид нэр тайлангаа идэвхжүүлж өгч өгнө гэсэн үг. X тайлын илгийн гэдэг маань тухайн сард ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Тийм учраас тухайн тайлан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй болно гэсэн чекинг хийж өгнө. За ингээд бид нэр доош явуулан хадгалах үйлдэлийг хийж өгөөд тайлангаа төгрөг мөнгөөр тайлхихыг зөвшөөрч байна гэдгийг чеклэж өгнө. За бид нэр баталгаажуулан илгээх товчоо дараад бидний тайлангаа илгээх хамгийн чухал зүйл бол татврын тоон гарын үсэг. За тоон гарын үсгээ хэрхэн яаж татаж авах талаар өмнөх рил дээр видео болгон оруулсан байгаа. Тэнцэнээс дэлгэрэнгүй үзээрэй. За тоон гарын үсгээ оруулж нууц үгээ оруулж өгснөөр бид нэр илгээх товч маань идэвхжиж гараад ирнэ. За ингээд бидний тайлан маань илгээсэн төлөвт шилжнэ. Хэрэг танд хэрэгтэй мэдээлэл байсан бол хадгалаад аваарай. Найзуудтай шеэр хийж түгээгээрэй. Тэгээ дараагийнхаа мэдээлэлээрээ уулзцгаая. Bye.